Өмнөх аймгийн иргэдийн төлөөлөл Балгасын улаан нуураа төрийн хамгаалтанд авахыг хүсжээ. Учир нь Балгасын улаан нуур нь Говь нутгийн гүний цэвэр усны ганц нөөц тиймээс улаан компаниудаас хамгаалах зорилгоор ийхүү хүсэлт гаргаад байгаа байна. Балгасын улаан нуурын 5 толгой ордоос баруун урагшаа 70 км-т байрладаг. Нуурын усны нөөц нь хоногт 42 мянган шометр буюу 465 литр секунд хэмээн 1984-өөс 1997-онд хийгдсэн гидрогеологийн хайгуудын судалгаагаар тогтоосон байдаг. Дараа нь 2007-оос 2008 онд Балгасын улаан нуурын усны ордод нэмэлт судалгаа хийхэд дээрх тоо нэлээд багассан тунгаалсан байдаг юм а. Анх судалгаа хийснээс хойших 30 жилийн дотор 465 литр секунд байсан усны нөөц нь 150 литр секунд болтлоо багасж тухайн үед 199 км талбайг эзэлж байсан Балгасын улаан нуурын айс авгадар 60 гаруйхан км болтлоо хумигдсан тодорхой болсон. Энэ нуурын усыг Эрдэнэс 5 толгой төсөд нөөц баяжуулах үйлдвэрт 15 жил ашиглана гэсэн тооцоолол нутгийн иргэдийг айдас автуулсан ч эсэргүүцснийхээ хүчинд Балгасын улаан нуурын гүний цэвэр усаар нөөц угаалгах бодлогыг төрж таслаад байгаа юм. Энэ нь тэмч найдвартай санагдахгүй байгаа учраас өмнө говьчууд Балгасын улаан нуураа төрийн хамгаалтанд авахыг засгийн газраас хүслээ. Бид нар улсын засгийн хамгаалтанд авъя гэсэн тийм бодолтойгоор л явж байна л да. Тэгээд өчигдөр бас оюун цайд ярьж байлаа. Ер нь тэр цэнгэг усны нөөц одоо газар мөнгөх орд газруудыг улсын засгийн хамгаалтанд авах тийм одоо бодлого баримталж байгаа гэж ярьж байсан. Тэгээд өчигдөр би бас энэ үгээ хэлж байлаа. Тэгээд ямар ч гэсэн шинэ засгийн газарт бол итгэж найдчлаа. Уг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2010 оны 7 дугаар сард Балгасын улаан нуурын газрын доорх цэнгэг усны томоохон ордыг улсын тусгай хамгаалтанд авах асуудлыг боловсруулан улсын хурлд өргөн барих зөвлөмжийг засгийн газарт өгсөн байдгийг. Гэтэл өнгөрсөн оны 8 дугаар сарын 24-нд Өмнөгов аймгийн хан хонгор сумын нутагдах Балгасын улаан нуурын хотхрын газрын доорх усны ордоос Эрдэнэс 5 толгойд ашиглуулах арга хэмжээ авах тухай тогтоолыг засгийн газраас гаргасан үйл явдал өрнөсөн юм. Хэрвээ Эрдэнэс 5 толгой төсөл өгнөрийн усыг ашиглавал Балгасын улаан нуураас хоногт 40 орчим сая литр ус татна гэсэн үг. Үүний тулд 15 худаг өрөмдөж Балгасын улаан нуурын газар доорх усны ордоос 70 гаруй км урттай 600 мм-ийн голчтой ус дамжуулах хоолой татаж усыг нь сорно гэсэн тооцоолыг холбогдох эксрүүлж өгч байна. Нэг тонн нүүрс угаахад 400-аас 600 литр ус шаарддаг гэсэн тооцоолыг Эрдэнэс 5 толгой төслийн хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг 2016 онд байхаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэр хамгийн багадаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулна гэж тооцоход хоногт 3000 орчим тонн нүүрсийг Балгасын улаан нуурын гүний цэвэр усаар угаана гэсэн үг.